За сайн бацна та бүхэндээ өнөөдрийн манд хүргэе. За Canva хичээл хайлж дугаараар та бүхэндээ за бата буюу одоо манай хүүгийнхаа нэг юм зургийг олоод тэргээр постэр хийсэн байгаа. За тэгээд энэ постерыг бас хэрхэн хийснийг үзүүлье. Бас дээр нь 2 3 зүйлийг та бүхэнд бас үзүүлэхэд эхлэе. За түрүүний постероос гадна бас энэ артталт нь ингэ сүүдэр гаргаж чинь тийм ээ одоо энэ босцоо цосцсон хүний ард ингээд сүүдэр гарахтаа яадаг вэ гэдэг үзүүлье. За бас энэ нэг хөөрхөн юу байсан постэр хийсэн. За энийгээ бас та бүхэнд яаж хийснийг үзүүлье. За 3 дугаарт нь болохоор энэ Батагийн зургийг би бас ингэж нөгөө хандагаар зурсан ингэж зураг болгож зурчих болд юм байлээ. За энэ жишээ зүгээр яг нь энэ чинь тийм ээ юу үгэл промпт бичиж өгөөл ингээд ийм хандагаар ямар ч зургийг бас юм хандагаар зурсан зураг болгоч болд юм байлээ. За тэгээ энийг бас хийсэн байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд хэдүүлээ энэ сүүдэр гаргадаг үзүүлээ. За ямар нэгэн та юм ингээд зогсцсон хүний зураг одоо сүүдэр гаргах юм чинь мэдээ зогсцсон хүний зураг байх ёстой шүү дээ тийм ээ. За тэгэхээр би хүүхэн зургуудыг хайж байгаа нэг юм зогсцсон зураг олсон. За тэгээ артлыг арилгаж. За тийм зураг гарна тийм үү. За тэгэнгүүт бид нар яах вэ гэхээр энэ аюу амархан юм байлаа. Edit руугаа орж жоод за тэгээд shadow гэж ороод тэгээд angle гээд тийм ээ. За тэгээд энэ backdrop гэж аваад тэгэнгүүт ингээд юм доошоо юм сүүдэр гарчт юм бэлээ. Тэгээд яг энийгээ бас ингээд нэлээд жижигхэн болгочихж жоод тийм ээ. Дахиад ингээд татах юм бол сүүдэр нь бас тагаад юм томордог юм бэлээ. Тэгээ энэ бас их нөгөө бид нар ингээд зургийн арыг артлах чанга сүүдэр мөдргөн болчдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм ингэж бас сүүдэр гаргаж болд юм байлээ гэдэг та бүхэнд үзүүллээ. За дараагийнх нь болохоор энэ байгаа тийм ээ. За энэ дээр бол бас эхлээд ингээд энэ зургаа олж оруулна. За энэ зургийг бол би бас нэг яар зурулсан байгаа. За тэгээд бас ингээд артлыг арилгах чинь. За тэгээд яг энэ бэкграундыг сонгохдоо тийм ээ энэ дээрээ дарж агаад за одоо энэ эмгтэг энэ өмссөн хувцсныхаа шууд өнгөөр нь ингээд яачиж болно. За эсвэл өстэй энэ дээрээ очиж энийг дараад тийм ээ. Энэ нэг pick a color гэдэг өнгөө сонгох гэсэн үг шүү дээ. Эдийгээ дарж агаад тийм ээ одоо энэ эмгтгийн цамцан дээр ингээд дарангуут чинь яг тэрнтэй адилхан юм өнгөтэй болчдөг байгаа шүү. За тэгээд яг энэ дээр бас нөө жоох ингээд доороос нь бленд хийх хэрэгтэй. За тэгэхээр бид нөгөө юу руу очиж ап руугаа очиж жоод за image blender гэдэг дарна. За хоёр юм байна. Нэг нь image blender, нэг нь blend image гэсэн байна. Энэ image blender гэдгийг дарж агаад за энэ linear гэдгийг дарна. За тэгэнгүүт эн чинь одоо ингээд гаргаад өгнө. За ингээд энэ нь болохоор нөгөө ингээд энэ юуг ингэж хэмжээг нь тохируулдаг байгаа. За яг ингэсэж жаад за нэг иймэрхүү жоон дэш нь жоох юм уусалттай авчи тээ. За энийг бас жоохон ингэсэн ч болно. За тэгээ save гэдэг тэгэнгүүт энэ зургийг чи ингээд сэвэлчихнэ. За тэгээд юун дээр очиж жоод элемент руугаа очиж жоод shape оруулна. За shape оруулахын тулд нөгөө shapes гэдэг рүүгээ орж бүрхий shape болно. За тэгээ энийг жоох юм нэлээ ингээд том болгоод энийхээ ард оруулчих. За тэгээ shape мэдээж цагаан өнгөтэй болгоно. За тэгээд нэг жоох иймэрхүүсэн жоох. За тэгээд энийхээ бас нөгөө юугийн transparency-г нэг 47.8 болгочих заяа. За тэгээ өшөө элемент рүүгээ очичоод өшөө бас бид нар энэ чинь light гэдэг орно. Light гэж бичнэ. За тэгэнгүүт чи одоо янз бүрийн юм лайтнууд гарч ирнэ. За тэгэнгүүт би бол энийг авсан байгаа. За энэ лайтыг бол энэ үснийх нь энийг аваад за энийх нь энэ мөрнийх нь энэ хавцаныг авсан. За тэгээ яг энэ дээр очиж position дээр очиод эмэгтэйхэн зургийг бүгднгийнхэн дээр өмнө ингээд гаргачих. За гэх юм бол бас ингээд бас аяга зүгээр. За тэгээд текст руугаа очиж жоод за би гэд тийм ээ өөрөөрөө бай гэсэн үг шүү дээ. За яг энийгээ бас ингээд өнгийн цагаан болгочих. Цагаан өнгөөр тод цагаан өнгөөр бичээд за тэнийг бас дахиад 2 болгож жоод за 2 болгож жоод наадтал дээр нь юу гэд тийм ээ. За тэгээ энэ нь бол мэдээж жижигхэн болгоно энийг энд нь оруулаад за энэ би гэдэг нь жоох хийж налгачдаг дүү. За өшөө өөрөө. За тэгэл ерөөхдөө яг за энэ дээр нь өөр бас ингээд доотлолт нь ингээд нөгөө юу
үг мөг бичиж болно. За миний бодлоор бол энэ жоохон юуг нь блендинг жоохон ихтүүлчих чинь. За нэг иймэрхүү байхад бас болж байна тийм ээ. За нарын фонд нь бол яг нэлээд юм гүн хөхөр авсан байна. За энэ дээр бол цайвар болсон байна тийм ээ. За дараагийнх нь болохоор ийм юу байгаа. За энэ дээр болохоор яасан бэ гэхээр одоо энэ Батагийн зураг ба штэ тийм ээ. За тэгэнгүүт энэ зуран дээр дарж энэ ask гэдэг дээр нь заяа орж жоод тэгээд дарж жаад тийм ээ turn the image into pencil sketch гэдэг тийм ээ ингээд тарчих заяа. За тэгээ энэ маань бас ингээд жоох удт юм а. Одоо энэ дээр хэд гэж байна? 4 минут гэдэг чинь. За тэгээ яг нэг за нэг юмрхээ зураг зурж өгч जैन. За тэгээ яг нэг адилхан бас нэг адилхан бас зурдггүй юм байна те. Жоох өөр л болсон юм шиг санагдаж байна. За ер нь бол яг энэ зурагтайгаа төсөөл зурсан байна. За дараагийнх нь болохоор энэ бол яг мэдээж гайгүй амархан юм хар фондн дээр элемент юу текст рүү очиж жоод бид нар яг нь зарыг оруулах юм чи Батагийн үг мэдчихлээ. За тэгээд энэ disclaimer гэдэг энэ ийм фонд гэдэг юм бэлээ. За энэ хараа disclaimer гэдэг энэ болохоор ийм айгу өндөр ийм болгодог ийм фонд юм бэлээ. Тэгээд баг энэ артлынх нь юу нэгэд үрчиж байгаа зү тээ. За сонирхолтой юм бэлээ. За тэгээ яг эффект рүүгээ энэ орж жоод энэ неоны сонгоцох гэх юм бол энэ маань ингээд бүр ингээд нэг гэрэл цэцэрж байгаа юм шиг тийм ээ ийм эффект орчихно. За тэгээ яг сая апплодоос нэг Батагийнхаа зургийг авчирна. За ингэж оруулаад за баг яач тэгэхгүй л зургийг нь явахгүй л за артлыг найрлах чинь за тэгээ хожоохон басгал юм те. За тэгээд нэг edit руугаа орж жоод энэ adjust гэж ороод за тэгээд brightness-ийн бүр дэс хамгийн эцээр нь за тэгээд contrast brightness-ийг хасах за нөгөөх нь contrast-ийг ингэж яагаад болоод тэгээ яг текстэн дээр би өөрийнх нь логон фондыг ашигласан энэ disclaimer гэдэг юм тийм болохоор энэ айгу богинохон зайд их үг багтаах юм бол энэ бас их зүгээр фонд санагдлаа. Do better, feel better. За нэг иймэрхүү. За тэг ингээл болоо энэ юм дээр нь өөр нэг юм яахгүй тэгээ хоёрын том жижиг тохиолчж болно. За тэгээд өмөрхөө зүйлүүдийг та бүхэдтэй өнөөдөр ярьлаа тийм ээ. За ингээд энэ бичлэгийг дуусгая. Баярлалаа. Баяртай.